1992 оноос хойш монголчууд бусад үндсэн хуультай суурилсан бусад хуулиуд маань хэрэгжиж одоо олон зуун хууль монголчуудын маань нийгмийн амьдралыг одоо зохицуулж байна. За Монгол улс бол ямар ч байсан энэ 92 оноос хойш бол гадаад явдаг болсон, хувийн өмчтэй болсон, газартай болсон, мал нь хувьд очсон, орон сууц нь хувьд очсон гэд. Тэгэхээр бол энэ одоо 92 оны үндсэн хууль, шинэ нарсан үндсэн хууль бол үнэхээр одоо монголчуудын амьдралд ард иргэдэд наалдсан, одоо өнөөгийн дэлхийн ертөнцийн хөгжил дэвшилтэд хөл нийлсэн ийм хуулиа гэдэгт бол бид өхөн баярлж итгэж явдаг. За одоо бол улсын их хурл үндсэн хуулиа бүрэн одоо хамгаалж, засгийн газар үндсэн хуулийг бүрэн одоо дүүрэн хэрэгжүүлж явах хэрэгтэй. Тэгээд энэ үндсэн хуулийн заалтуудыг дутуу мөрдөж байгаа, дутуу хэрэгжүүлж байгаа ийм зүйлүүдийг одоо улсын их хурлын гишүүд соргоор харж, ийм зүйлүүдийг засгийн газар одоо соргоор мэдэрч ажил одоо үйл ажиллагаанд маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо манай улсын үндсэн хууль бол үнэхээр энэ дэлхийн одоо 200 гаруй орн дотроо бол үнэхээр одоо ардчсан хүмүүнлэг энэрэнгүй ийм үндсэн хуулийн залтуудтай учраас манай улсын хөгжил дэвшил бол ирээдүйн зам нь тардан байна гэдэгт бол итгэж байдаг. Монгол улсын үндсэн хууль